намайг Бат гэдэг. Би Монгол Улсын их сургуулийг 2016 онд төгсөж улмаар төрийн албанд шалгалтанд тэнцэж төрийн байгууллагад ажилд орсон. Ажиллаж байсан байгууллагын дарга солигдсны дараа шинээр томилогдсон дарга намайг ажлаас халсан тул шүүхэд хандсан. Шүүх үндэслэхүүгээр ажлаас халсан гэж дүгнээд удирдлагын шийдвэрийг хүчингү болгон буцаан ажил томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу би ажилд орж, ажилгүй байсан хугацааны цалин болох 36 сая төгрөгөөр байгууллагаас гаргуулan авсан. Буруутай албан тушаалтны улмаас төрд учруулсан хохирлыг хэн хэрхэн төлөвлөдөг талаар судлаад прокурорын байгууллага нь төрийн байгууллагын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар төр нийтийн эрх ашигт хохирол учруулсан тохиолдолд буруутай этгээдээр нөхөн төлөвлөхээр шүүхэд нэхэмжлэл гаргадаг гэдгийг олж мэдсэний улмаас өөрийн оршин суух газрын прокурорын байгууллагад хандаж өөрт болсон асуудлын талаар мэдээлж улмаар прокурорын газраас төрд учруулсан хохирлыг гин буруутай этгээдээр нөхөн төлөвлөхээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлыг нөхөн төлөвлөж ажилласан байна.